За сайн байна уу? Төвлөрөөрийн анхан шатны 13 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нар аяны шууд дууг тоглож сурах болно. За баруун гарыг харъя. Баруун гар нь соёл хөр дээр бичигдсэн байна. Харин зүүн гар нь фадл хөр дээр бичигдсэн байна. За өмнөх хоёр дуутай бас адилхан фа диезтэй байна. За тэгэхээр зохиолын туршид аль чагтаавын фа нотыг диезээр тоглох нь байна. 4-ний 4 буюу нэг тактанда 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн хүртэл тоглох нэ. За энэ дууг болохоор бүгдээрээ 13, 14 дугаар хичээл дээр хоёр тасалж үзэх нэлээд урт дуу байгаа. Тэгэхээр эхлээд бүгдээрээ 13 дугаар хичээл дээр эхний 4 мөрийг үзнэ. За 14 дугаар хичээл дээр нь үлдсэн 4 мөрийг үзээд дуусгах болно. За багш нэг удаа тоглож үзүүлье. Займ доохнэ. За баруун гар нэсгэлээд яваад үзье. За 3 дугаар шум дээр 1 дугаар октавын си нот 3 дугаар руу си ля 2 дугаар руу за соль 1 дугаар руу си 3 дугаар руу 2 дугаар октавын ми 5 дугаар руу ре 4 дугаар руу си 2 дугаар руу соль 1 дугаар руу ля 2 дугаар руу. За энэ нотны хажууд байгаа цэг нь болохоор тухайн нотны талаар уртсгаж тоглоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл арай удаан барина гэсэн үг. Си сол си ля сол си ми ре си сол ля. Эхний нот арай удаан барьж агаад си ля сол си ми ре си сол ля. За тэгшиг нь биш. Си ля сол си ми ре си сол ля биш. Ди ра ри ра ри ра ри ра рам. Ингэж тоглох нь байна. За цааш нь явлаа. За цааш нь яг хэмжээ бол адилхан. 1 дугаар октавын си нот 3 дугаар руу си ре 5 дугаар руу буцаад си 3 дугаар руу соль 1 дугаар руу ля 2 дугаар руу соль 1 дугаар руу си 3 дугаар руу ля 2 дугаар руу соль 1 дугаар руу. За цааш нь юм байна. За энэ маань юу гэсэн үг гэхээр энэ жижиг нот маань энийг форшлаг гэж нэрлэдэг. Форшлаг гэдэг маань монголоор чимэглэл гэсэн утгатай. За хамгийн ихний жижиг нот маань до нот байна. 2 дугаар октавын до нот 3 дугаар руу до диез байгааг хараарай. За доогоос ре рүү шилжихтэй хурдан тоглоно гэсэн үг. Ингэж. До диез ре ми ре сол. Тэгэхээр до диез ми ре сол. Ингэж тоглоно. За энийг тоглохын тулд нэлээд бас давтлах хэрэгтэй. Зөвхөн энэ хэсгийг давтаад байвал гайгүй тоглодог болчихно бүгдээрээ. За дахиад нэг удаа 3 дугаар тактыг яваад үзье. Багш нотыг хэллээ. 1 дугаар октавын си нот 3 дугаар руу си ре си сол ля сол си ля сол форшлаг бран ре ми ре сол. За юм байна. За 100 гарыг яваад үзье. Баруун гарыг сайн тоглоцсон бол. За 100 гар нь болохоор октавын ре нот 5 дугаар руу. За өмнөх арпежоноос арай өөр байна. За ре нот 5 дугаар руу. За соль нот 2 дугаар руу. Си нот 1 дугаар руу. За дараагийнх нь бас адилхан байна. Ре, сол, си.
За дахиад энэ тактик явъя. Ре сол си. Ре сол си. За цааш нь явлаа дараагийн такт. 23 дугаар шумны дунд бага тавын до нот 5 дугаар ороо до ми 3 дугаар ороо ля 1 дугаар ороо. Дахиад до ми ля. За цааш нь явлаа 3 дугаар шумн дээр ре нот 5 дугаар ороо ре фа диз тагааг анхаараарай. Фа диз тоглоо ля. За дахиад нэг удаа энэ тактик явъя. До ми ля жоохон барьлаа. За цааш нь ре фа диез ля барьлаа. За цааш нь яг ихний такттай адилхан байна. Ре сол си барьлаа. Цааш нь ре фа диез ля. За цааш нь явлаа. Дараагийн такт ре сол си. За ерөөсөл ре сол си ре фа диез ля гэсэн хоёр арпежиол явж байна тийм ээ. За бүгдээрээ хоёр гараараа зэрэг тоглоод үзье. Баруун гарт 1/4 тавын си нот 3 дугаар ороо 100 гарт бага тавын ре нот явлаа. За ер нь бол хоёр захын нотон дээр дандаа зэрэг тоглож явна шүү. Голын энэ 2 дугаар урууг дангаар нь тоглоно гэсэн үг 100 гарт. За явлаа. Си ре хоёрыг зэрэг дарлаа. Соль дангаараа тоглолоо. Ля дээр си тоглолоо. За си дангаараа. За ижил нотыг легатаар холбохоор дахиж тоглохгүй гэсэн дүрэн байгаа. Одоо энэ си нотыг одоо ре сол энэ си нотыг легатаар холбогдсон байгаас дахиад нэг дөрөвт нотоор холбогдсон байна тий. Тэгэхээр дахиж нэг си дарахгүй гэсэн үг. За дахиад нэг удаа явъя. Си энэ ре зэрэг явлаа. Си сол дарлаа. Ля дээр си дарлаа. Дахиж си дарахгүй зөвхөн баруун гарт тоглолоо. Сол си за ми дээр энэ ре зэрэг тоглолоо. Соло дангаараа тоглолоо. Ре дээр си тоглолоо. Си дангаараа, соль дангаараа, ля дээр энд до тоглолоо. Бага тавын до. До ми ля. Ре фа диез ля. За дахиад нэг удаа. Зэрэг энд си тоглолоо. Энд ре нот. Зэрэг соль, ля зэрэг дангаараа, зэрэг дангаараа, зэрэг дангаар нь ре фа диез ля. За цааш нь явлаа. Баруун гарт 1/4 тавын си нот 3 дугаар ороо 100 гарт ре нот 5 дугаар ороо зэрэг тоглолоо. Соло дангаар нь ре дээр си тоглолоо. За сигээ барин 100 гарт. Одоо баруун гарт си дарлаа, соль дарлаа, ля дээр ре дарлаа. Фа диез дангаараа, соль дээр ля тоглолоо. Си дангаараа, ля дангаараа, соль дээр ре тоглолоо. Сол си. За одоо форшлагтай хэсэг. До диез хурдан авна. Ре рүү шилжихтэй. Ре ми ре сол. До диез ре ми ре сол. За дахиад нэг удаа тоглоё. 1/4 тавын си нот 3 дугаар ороо ре нот. Бага тавын ре нот 5 дугаар ороо зэрэг тоглолоо. Дангаараа тоглоно. Зэрэг тоглоно. Дангаараа сол ля дээр ре зэрэг. Дангаараа зэрэг сол лятай зэрэг. Си ля сол дээр ре зэрэг. До диез ре ми ре сол. За интро хэсэг нь байх нь. За бүгдээрээ бадаг хэсгийг яваад үзье. Баруунгараас явлаа. За эхний нотууд дандаа цэгтэй байгаа учраас эхний нотууд дээр жоохон суугаад жоохон бариад өгнө. За тэгээ хоёр дахь нотыг жоохон хурдан тоглох нь байна. За 3 дугаар шум дээр 1/4 тавын си нот 3 дугаар ороо си 2 дугаар ороо ля. За сол 1 си 3 ми 5 ре 4 си 2 ре 4 си 2. За дахиад нэг удаа тоглоё. Си ля сол си ми ре си. За юм байна. За цааш нь явлаа. Дахиад 7 дугаар такт 3 дугаар мөр
Дахиад 3 дугаар шугам дээр 1 дугаар октавын C нот байна. C3, Ля2, Сол 1, C3, Сол 2 дугаар октавын Сол 5, Ми3, Ре2, Ми3, Ре2. За дахиад тоглоё. Си, Ля, Сол, Си, Сол, Ми, Ре, Ми, Ре. За юм болох нь. За цааш нь явлаа. 4 5 дугаар шугамны дунд 2 дугаар октавын ми нот 5 дугаар руу ми 5, ре 4, ре 4, си 2, дахиад си 2, ми 5, дахиад ми 5, ре 4, ля 1. За дахиад нэг удаа тоглоё. Ми ре ре си си ми ре ля. За хурдан тоглол. За юм яах вэ? За энэ үртэл бүгдээрээ тоглолцорнаа. За одоо бүгдээрээ 100 гарыг үзье. За бадаг хэсэг буюу 5 дугаар тактнаас явлаа. За ерөнхийдөө дандаа л гэх мэтчлэн л байгаа. 5 дугаар такт. Бага октавын ре нот 5 дугаар руу Сол 2, Си 1. Дахиад за яг энийг ре, сол, си гэдгийг яг энэ 5 дугаар тактанд бүтэн 4 удаа тоглож байна. 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3 гэд 4 удаа тоглож. За цааш нь явлаа. Бага октавын ми нот 5 дугаар руу ми, Сол 3 дугаар руу Си 1 дугаар руу. За энийг 2 удаа тоглож байна. Ми, Сол, Си, ми, Сол, Си. За тэгээд солигдлоо. Ре 5 дугаар руу, фа диез 3 дугаар руу, фа диезтэй анхаараарай, ля 1 дугаар руу. За энийг 2 удаа тоглож байна. Ре, фа диез, ля, ре, фа диез, ля. За энэ тактик дахиад нэг удаа тоглоод үзье. Ми, Сол, Си, ми, Сол, Си, ре, фа диез, ля, ре, фа диез, ля. За бүгдээрээ энэ үртэл яг зэрэг тоглоод үзье 2 гараараа. За 100 гарт. За ерөнхийдөө яг 2 дугаар хуруунд 100 гарт энэ 2 дугаар хуруунд юус ямар ч нот зэрэг тоглохгүй. 2 5 1 дугаар хуруунд л энэ баруун гарт зэрэг тоглоно гэж ойлгоорой. За баруун гарт 1 дугаар октавын си нот 3 дугаараар 100 гарт бага октавын ре нот зэрэг тоглолоо. Сол дангаараа зэрэг дангаараа зэрэг 1 2 3 1 2 3 одоо си дээр ми 1 2 3 1 2 3 ре фа диез ля ре фа диез ля. Тэгэхээр нэг удаа. За си дээр ре зэрэг. Сол дангаараа ля дээр си зэрэг. Сол дээр ре зэрэг дангаараа си дээр си зэрэг. Ми дээр ре зэрэг. Сол дангаараа ре дээр си зэрэг. Си дээр ре зэрэг. Сол дангаараа си дээр ре зэрэг. Си дээр ми зэрэг 1 2 3 1 2 3 1 2 3 1 2 3. За хурдан тоглол. За юм болж байгаа. За цааш нь 3 дугаар мөр буюу 7 дугаар тактнаас эхлэе яваад үзье. За ер нь бол хөдөлгөөний хувьд бол яг адилхан байгаа. За 100 гарыг эхлээд үзье. 3 дугаар шугам дээр бага октавын ре нот 5 дугаар руу ре сол си 1 дугаар руу ре сол си цааш нь ми сол си. За ер нь бол тоглож байсан нотууд байгаа учраас багш нэг удаа тоглоод явлаа. За дараагийн такт арай өөр байна. За ре 5 дугаар руу фа диез 3 дугаар руу си 1 дугаар руу. За энийг 4 удаа явна. 1 2 3 4. За 7 дугаар өрнөөс яваад үзье. Энд си 100 гарт ре нот зэрэг явлаа. Дангаараа ля дээр си зэрэг
Соёл дээр ре зэрэг, соёлоо дангаараа си дээр си зэрэг. За, 2 дугаар октавын соёл дээр энд ми зэрэг. Дангаараа ми дээр си зэрэг, ре дээр ми зэрэг. Соёл дангаараа ми дээр си зэрэг, ре дээр ре фа диез си, ре фа диез си, ре фа диез си, ре фа диез си. За, дахиад нэг удаа явлаа. Сол, си, сол, ми, ре дээр ре фа диез си, ре фа диез си, ре фа диез си, ре фа диез си. За, хурдан тоглол. За, дараагийнх нь 9-р такт буюу 4-р мөрнөөс эхлэе. Одоо зэ 100 гарыг. За, бидний бас тоглож ирсэн нотнууд байна. За, ми нот 5 дугаар руу. Багтав ми нот 5 дугаар руу. Соёл 3, си 1. Ми, сол, си гэд 2 удаа явж байна. За, дараагийнх нь ми 5 дугаар руу. Соёл нь дизтэй болоод ороод ирсэн. Одоо энэ тохиолдлын тэмдэг. Соёлын урд диз байгаа учраас энийг хар даралтан дээр тоглоно. Сол диез си, ми, сол диез си гэдгийг 2 удаа явж байна. Ми, сол си, ми, сол си, ми, сол диез си, ми, сол диез си. За, цааш нь явлаа. До, ми, ля. За, өмнө бид нар тоглож байсан бас нот нь. Багтаын до, ми 3, ля 1. До, ми, ля. За, цааш нь явлаа. Ре 5 дугаар руу, ре фа диез ля, ре фа диез ля. За, дахиад до ми ля, ре фа диез ля, ре фа диез ля. За, зэрэг тоглоод үзье. Баруун гарт 2 дугаар октавын ми нот 5 дугаар руу, зүүн гарт бага октавын ми нот 5 дугаар руу. Зэрэг дангаараа 100 гарт ре дээр си зэрэг. За, ре дээр ми зэрэг. Соёл дангаараа си дээр си зэрэг. За, зааш нь ми си дээр ми зэрэг. Сол диез дангаараа ми дээр си зэрэг. За, зааш нь ми дээр ми зэрэг. Ре дээр си зэрэг. Одоо ля дээр до. До ми ля. Зааш нь явлаа. Ре фа диез ля, ре фа диез ля. Дахиад нэг авъя. Зэрэг энд 2 дугаар октавын ми, энд бага октавын ми. Ми, ре, си, ми, ре, ля. За, хурдан тоглол. За, бүгдээ энэ хүртэл үзнэ. За, 14 дугаар хичээлдэр үлдсэн мөрүүдийг үзэж дуусгах болно. За, ямар ч гэсэн эхний ээлжиндээ бүгдээ энэ хүртэл маш сайн тоглож сурсныхаа дараагаар 14 дугаар хичээлээ та бүх маань үзээрэй. За, өнөөдрийн хичээлдээ хамт байсан баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.